Хэрвээ та manifestation талаар үнэхээр сонирхолтой бол manifestation талаар суралцмаар байгаа бол manifesting ард ямар шинжлэх ухаан юу оршдог юм болоо гэд үнэхээр сониуч зан чинь хөдөлж байх юм бол өнөөдөр би танд manifestation-ы талаар хэний ч тайлбарлалтгүй бүх зүйлийг танд эхнээс нь эхлээд тайлбарлаж өгье. Тэгээ энэ жил бүгдээрээ миний хувьд ч ялгаагүй, таны хувьд ч ялгаагүй хүссэн бүх зүйлээ эдгээр арга барилуудыг ашиглаад хамтдаа манифест хийцгээе. Манифест хийх гэж юуг хэлдэг вэ гэхээр та өөрийнхөө хязгааргүй их бичигдсэн хувь заяаны хувилбараас өөрийн хамгийн хүсэмжит тэр хувилбарыг л энэ амьдрал дээр биежүүлэхийг хэлж байгаа. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг хүсээд мөрөөдөөд ингээд тархинд чинь орж ирж байх юм бол тэр зүйл аль хэдийн оршиж байна гэсэн. Хүн болгон томоор мөрөөдлөө бич мөрөөдлийн самбар яагаад хий гэдэг вэ гэхээр энэ нь зүгээр л таны хувь заяаны чинь газрын зураг гэсэн. Та яг хаашаа явахаа мэдчихэж яг тэр зүйл рүү чинь чиглүүлж өгдөг. Тэгээ энэ талаар бас нэг амар хөөрхөн кино байдаг. Энэ киног бас та нар үзээрэй. Энэ кинон дээр юуны талаар тайлбарладаг вэ гэхээр чи мөрөөдлөө бүтээх ёстой. Хүсэж байгаа зүйлээ бурхнаас хорвоо ертөнцөөс асуух ёстой. Гэхдээ чи өөрөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол чи яаж асуух юм бэ? Тэгэхээр бид нар үргэлж өөрийнхөө юу хүсэж байгаа, яахыг хүсэж байгаагаа мэдээд өөрсдийгөө ингэж тэр хувь заяа руу чиглүүлж байх хэрэгтэй гинэ. Энэ кинон дээр бас гардаг хгүй юу? Нэг эмэгтэйн талаар энэ эмэгтэйн хувьд гэх юм бол амьдрал зүгээр л өөрт нь хэцүү байсан учраас одоо хорвоо ертөнц ч юм уу өөрийгөө ямар нэгэн зүйл татна гэдэгтээ ингээд бүр итгэл алдарсан. Тийм болохоор ёо амьдрал үнэхээр ийм хэцүү, амьдрал тийм байхгүй юу? Энэ юусоо болохгүй байна, тэр юусоо болохгүй байна гэл яваад байдаг. Тэнгүүд яг амьдралд нь дандаа ингээд болж бүтэхгүй зүйлс тохиолддог. Гэхдээ энэ нэмэгтэй хизээч би яг ийм зүйлийг хүсэж ийн, ингэж ийн, тэгж ийн гэж хизээч асууж байгаагүй. Эсвэргээрээ өөрийгөө сонсоод үтсэн чинь бүх боломжууд нэгдэж эхэлдэг. Тэгээ би ч гэсэн үүнийг ойлгосон. Өмнө нь би ингээд ерөнхийд нь өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг мэддэг гэж бодсон бохгүй юу? Би сайхан амьдралыг хүсэж ийн, нэр төрийг хүсэж ийн, гоё ажлыг хүсэж ийн гэд. Тэгтээ ингээд бүр ингээд тодорхойлоод гаргах хэрэгтэй юм бэлээ. Энийг би сүүлд яагаад ойлгосон бэ гэхээр би өөрийнхөө вебсайтыг бүтээх гээд аягүй хүн хүсэлж авсан байхгүй юу. Тэгээ би ерөнхийд нь хэлээд би ийм том зүйлийг бүтээхийг хүсэж байна. Ийм гоё вебсайт гээд ерөөсөө ингээд надад нэг гоё зүйлийг бүтээгээд өгчнө гэд нэг хүнд итгэцэн байсан чинь зөндөө олон хүмүүс хинэн ч миний хүсэж байгаа зүйлийг хийж өгч чадахгүй байсан. Тэгээ яагаад гэдгийг дараа нь ингээд бодоод үтсэн чинь би ингээд яг өөрийнхөө томоор харж байгаа дүр зураг оронгууд ингэдэг, тэгдэг, ийм хүмүүсийг дэмждэг, ийм шат дараалалтай гэх тэр чухал зүйлээ өөрөө тархин дотроо бий болгоод ерөөсөө тайлбарлаж хэлээгүй байсан учраас тэр хүн зүгээр өөрийнхөө л одоо харж байгаагаар хийн гэсэн хинч таныг яг чиний хүсэж байгаа зүйл чинь ийм гэд бэлдэж гаргаж өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн ихний арга барил бол ийм. Хэрвээ та үнэхээр юу хүсэж байгаагаа мэдэхгүй, юу хүртхийг хүсэж байгаагаа мэдэхгүй, өөрийнхөө зорилгыг томоор харж чадахгүй байх юм бол танаас өөр таныг хинч чиглүүлж чадахгүй, танд хинч тусалж чадахгүй. Дараагийн manifestation-ы талаар хамгийн толгой эргүүлсэн нэг асуудал байдаг. Энэ нь юу вэ гэхээр чи үнэхээр хүсэх ёстой, мөрөөдөх ёстой тэр зүйл рүү чиглэх хэрэгтэй. Гэхдээ чамаас тэр зөвхөрсөн энерги гарч болохгүйгээд энэ нь маш их хүмүүсийн хувьд хэцүү байдаг. Анх ч гэсэн миний хувьд маш хэцүү байсан. Энэ нь бас яагаад вэ гэдгийг тайлбарлаж өгье. Хүн хит их ингээд хүсээд зөхрөөд байна штэ. Энэ үед яадаг вэ гэхээр бид нараас тэр байхгүй штэ болохгүй штэ гэсэн тэр энерги гардаг. Тэгэхээр заримдаа хорвоо ертөнц бидний энэ мэдрэмжийг уншиж мэддэггүй гэх юм уу? Энэ үед талархалтай байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх гэд эдгээр бас manifestation арга барилуд байдаг штэ. Энэ арга барилуд танд маш их тусалдгаас гадна бид нарыг өөртөөгөө холбогдоход тусалдаг, мөн өөрийгөө хайрлахад маш их тусалдаг гэх юм уу? Угаасаа та нар бодоод үзтээ энэ нь цаана учиртай байхгүй юу? Хэрвээ та бүх зүйлийг ингээл татчихдаг байсан бол та хизээч ямар нэгэн зүйл хэрэг чухал вэ? Та энэ амьдрал дээр хэрэг чухал вэ гэдэг эдгээр
сэтгэлгээний янз бүрийн арга барилуудыг ч юм уу хизээж ойлгохгүй. Түүнээс гадна үүний ард ямар нууц оршиж байгаа вэ гэхээр бид нар хорвоо ертөнцийн цагт итгэх хэрэгтэй. Та ингээд ямар нэгэн зүйлийг хүссэн байгаа штэ. Тэр зүйл, тэр энерги рүү шилжихийн тулд, энергийн шилжилт хийхийн тулд зарим нэгэн таны хүсээгүй зүйлс танд үнэхээр тохиолддог. Жишээлбэл би түрүү жил би үнэхээр аз жаргалтай баймаар байна. Би өөрийнхөө биеийг улам илүү хайрлаж амраад сурмаар байна гэд асуусан баггүй юу хорвоо ертөнц бурхнаас. Тэгсэн чинь эсэргээрээ би бүр сүүлийн хэдэн сар юусоо өвдөөд салаагүй. Тэгээ би бүр эн чинь одоо юу вэ? Бүх юм яагаад ингэж эсэргээрээ болоод байгаа юм болоо гэж гайхаад байсан чинь ингээд өвдөөд байсан чинь би юусоо өмнөгшгөө өөрийгөө хүчлээд өдөр шөнөгөө лаптопныхаа ард суугаад ч юм уу өдөр шөнөгөө жим руу яваад хүнд чин өргөөд байхаа болцсон байхгүй юу? Ягаад гэвэл цаанаасаа ингээ өвдөөд ахаар чинь чадахгүй. Тэгээд өөрийгөө жоохон амрааж сурсан чинь эсэргээрээ би улам илүү миний арьс гоё болол, миний сэтгэл зүй гоё болол бүх юм ингээ зэгцрээд хүрээд ирсэн. Тэгэхээр таны хүсэж байгаа зүйл танд ирэн тэр хүртэлтэй яагаад болохгүй байгаа юм болоо, яагаад ингэхгүй байгаа юм болоо гэд бууж өгөх юм уу зөвхөрч хизээч болохгүй. Тийм болохоор би энэ зүйлийг хүсэж ийн, би авч чадна гэдэгтээ итгэж ийн. Гэхдээ энэ зүйл надад угаасаа ирэх юм чинь би ерөөсөө зөвхөрөх тийм шаардлага байхгүй. Одоо энэ зүйл байгаа талархлаа. Гэхдээ үүнээс илүү гайхалтай зүйл надад ирнэ гэсэн тийм сэтгэл зүйгээр хандах хэрэгтэй. За дараагийн би та нарт баг миний сэтгэлгээг тэр чигээр нь өөрчилсөн хорвоо ертөнцийн хууль болон манифесташны нэг жижигхэн хуулийг хэлье. Хүн болгоны хувьд байгаа зү бид нар энэ хорвоо ертөнцээр яагаад төрсөн бэ гэвэл бид нар энэ амьдралыг амсгаж, туулах гэж зөндөө олон энэ мөчүүдийг мэдрэх гэж энэ хорвоо ертөнцээр төрсөн. Бид нар бүгдээрээ энергиэс үүсэлтэй та ээжийнхээ гидсэнд тэр эс болж үүсээгүй байсан бол бид нар хизээж энэ хүн төрлөختний мэдэрдэг мэдрэмжүүдийг туулж чадахгүй. Гэтэл хүн болгон юу хүсдэг вэ гэхээр зүгээр л мөрөөдөлтөд хүрэхийг хүсдэг. Бид нар гайхалтай зүйлийг манифест хийхийг хүсдэг. Тэгтээ хийх ч ёстой. Гэхдээ та энэ одоо байгаагаасаа хүсэмжит хувилбарлуугаа энэ бүтээх энэ үйл явцдаа та энэ бүх гой туулах ёстой зүйл мэдрэмжүүдийг мэдрээд зүгээр л туулах ёстой. Яса та нар хүн болгоныг хараад байгаарай заяо. Хизээч амьдралдаа 100% сэтгэл хангалуун амьдралтай хүн гэж байдгүй. Одоо санхүүгийн эрхчлөөнд орсон хүмүүс би залуудаа ингэжсэн хизээч тэр зүйлийг experience хийгээгүй. Би цагаа өөртөө тэгж зарцуулаагүй гэж харамсдаг бол залуу насаа тэр чигээр нь ингээд 6 цэнгэлээр өнгөрөөцсөн хүмүүс би залуудаа яагаад энэ зүйлийг бүтээхгүй байваа гэж харамсдаг. Тийм болохоор гоцтой та одоо юу гэж туулж исэн байж магадгүй. Хин нэгний хүсэж байгаа амьдралыг та ямар нэгэн байдлаар туулж байгаа. Тэгэхээр бид нар угаасаа бүгдээрээ мөрөөдлийнхөө амьдралыг бий болгоцсон байгаа зү. Тэр зүйл рүүгээ явах хүртлээр одоо байгаа мэдрэмж бүрээ зүгээр л мэдрэх хэрэгтэй юм бэлээ. Өдөр болгон үнэхээр аз жаргалтайгаар би энийг хийж байгаа, энэ ажлыг хийж байгаа. Гэхдээ би нэг хорхон зур хийж байгаа юм чинь гэ тэр ажлаа үнэлэх ч юм уу. Та сэтгэл санаагаар унсан байж магадгүй, найз охин найз залуудаа хаягдсан байж магадгүй. Гэхдээ энэ болгоно нь таныг чиглүүлж байгаа бөгөөд юм болгоны гоё ингээд мэдрээд аз жаргалтай байх гэж хичээх хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө энэ аура болон өөрийнхөө энэ гоё хэлбэлзэл vibration-ыг доогуур байлгаж болохгүй. Хүн яагаад ийм доогуур vibration ордог вэ гэхээр хүн сэтгэл зүйн гутралд орцсон байхдаа ч юм уу, амьдралыг үзэн ядахтаа ч юм уу, энэ үедээ бидний энэ vibration маш доор байдаг. Мэдээж ийм доор vibrationтэй байгаа юм чинь та өөрийнхөө хүсэж байгаа гоё амьдралыг тэр гоё энергиэр бүтээж чадахгүй. Миний хувьд ч гэсэн би байнга тийм байдалтай байдаг байсан. Би зүгээр л амжилттай байхыг хүсдэг. Би ийм гайхалтай зүйлийг бий болгомоор нэгмээр тэгмээр гэл би ерөнхийдөө айгүйх зүтгэдэг хүн баггүй юу. Тэгээд би нэг маш мундаг бүр ингээд тэрбумтан нэг эмэгтэй ихчтэй уулзсан баггүй юу. Тэгсэн чинь ингээд би уг нь бол ингэж хичээгээд ингээд байгаа ч гэсэн энэ ерөөсөө болохгүй нэ гэл би бүр ингээд сэтгэл санаагаар унтсан, стрессцэн баг ингээд амьдрал надад бараг л утгагүй санагдаа тэр хүнтэй юм ярьж байгаа штэ. Тэгсэн чинь тэр ихч надад юу гэж хэлсэн бэ гэхээр вау Амина наадхыг чинь сонссон чинь ямар
сони юм бэ. Яагаад гэвэл би яаж хичээгээд би бүх зүйлээ буцаагаад өгсөн ч гэсэн хизээж чиний энэ залуу нас руу чинь эргэж очиод хийхийг хүсэж байгаа зүйлээ хийж чадахгүй бөгөөд хизээж чам шиг ийм гоё залуухан гоо үзэсгэлэнтэй байж чадахгүй гэж хэлсэн чинь бүр амар сонирн байгаа байхгүй юу. Тэгэхэд бид нартэй бүр хамгийн гоё үе дээрээ байж иж хизээж тэр зүйлийгээ би үнэхээр гоё насан дээрээ гоё зүйлийг бүтээж болох юм байна. Ингийн байна, тхиим байна. Би амьдарж гин, би хөдөлж гин гэж хизээж үнэлдэггүй. Гэтэл зөндөө олон хүмүүстэй магадгүй хөлгөө гарггүй, хөдөлж чадахгүй, эрүүл мэндийн асуудалтай, эсвэл насан бүр ингээд явцсан тийм хүмүүс зөндөө байгаа штэ. Гэтэл бид нар юуг л бол юуг бүтээж чадна. Аль болохоор тэгэж харамсахгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэрийнхэнтэйгээ харьцаж байхдаа аав, ээж, найзууд гэд энэ туулж байгаа бүх зүйлсээ гоё эрхэмлэж сурах хэрэгтэй. Та зүгээр л өөрийгөө ингээд бодчих. Яг одоо магадгүй таны хүсээгүй зүйл танд байж аж магадгүй таны амьдрал танд хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ та өөрийнхөө хүсэмжит хувилбарыг манифест хийх тэр киноны гол дүрийг бүтээж байгаа гэсэн. Угаасаа та нар бодоод үзтээ. Зүгээр л нэг амжилттай эмэгтэй талаар гаргаад байвал зүгээр л нэг амжилттай ч юм уу үнэхээр гоё хосын талаар гаргаад байх юм бол тэр кино ямар ч утга учиргүй. Тэгэхээр та би ингэж манифест хийсэн, би ингэж энэ зүйлийг бүтээсэн гэсэн тэр киноныхоо одоо тэр үйл явцыг өөрийнхөө номыг бичиж байна гэд бодоод үзээрэй. Тэгээ яг үнийг хэлэхэд энэ үйл явц нь бүр хамгийн амттай, хамгийн гоё бөгөөд таны энэ гоё аура, харизмаг чинь гоё би болгодог юм бэлээ. Та нар бодоод үзтээ хүн яг ямар нэгэн зүйлийг туулаад өөрийгөө бүтээсэн байхдаа өөрөөрөө бахархаад тэр өөртөө итгэл маш их төрж эхэлдэг. Тийм учраас ингээд хүнд бүр ингээд цаанаасаа мэдэгддэг таны хийж байгаа үйлдэл, таны харизма, яаж бие авч явж байгаа, өөрийгөө мэдэрч байгаа гэд тэр бүх зүйл чинь шал өөр байх болно. Тэгэхээр та зүгээр л энэ үйл явцдаа явж байгаа гэсэн. Тэгээд ер нь ингээд одоо эргээд буцаад хараад байх юм бол энэ манифесташны бүх арга барилууд үнэхээр үр дүнтэй байдаг. Мэдээж цаана зөндөө олон эдгээр зүйлсийг алхам дараалтайгаар бий болгох ч юм уу арга барилууд хамгийн гол нь хүн өөрийнхөө сэтгэлгээн дээр ажиллах хэрэгтэйгээ зөндөө зүйлс байгаа. Гэхдээ ерөнхийд нь би та нарт яагаад ийм юм бэ гэдгийг аль болох чадхаараа тайлбарлахыг хичээлээ. Тэгээ хэрвээ та бас манифесташны талаар гүн суралцаад тэгээд дээрэс нь хоолзын талаар суралцаад сэтгэлгээн дээрээ ажиллаад өөрийгөө ойлгоё гэж бодож байх юм бол миний сургалтанд суугаарай. Сургалтын дээр та 30 хоног өөрийгөө сорих бөгөөд зөвхөн хоолтын талаар суралцаад зогсохгүй үнэхээр өөр дээрээ ажиллаад зөндөө олон энэ манифесташны арга барилыг ч гэсэн суралцах болно. Тэгээд 1 сарын 12-нд эхлэх сургалтын талаар би бүр үнэхээр их догдолж байна. Тэгээ хэрвээ та өөртөөгөө адилхан гайхалтай энергитэй эмэгтэйчүүдийн дунд ороод өөрийгөө бүтээ гэж бодож байх юм бол заавал энэ сургалтанд суугаарай. Тэгээ бас таны хувьд манифесташны ямар шинэ арга барилыг та сонсож байсан бэ? Тэгээ яаж хэрэгжүүлж байсан талаараа ч гэсэн доор хуваалцаарай. Бүгдээрээ манифесташны бүх арга барилуудыг энд бөөгдрүүлцгээе. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Баяртай.